Улсын их хурлын гишүүдийнхээ энэ өглөөний мэндийг хүргье. Цэцгийн 01-р дүгнэлттэй танилцсан, уншсан. Миний хувьд бол одоо цэцгийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж ингэж харж байгаа. Улсын их хурлын гишүүд маань бас нэг зүйлийг бас сайн ойлгох нь зүйтэй гэж ингэж бодож байгаа. Ерөөсөө нөгөө тэгшэрс эрхийн зарчим энд алдагдаад байна гэдээ ингэ заасан. Хэрвээ босохгүй болчвол энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн ийм улсууд нэр дэвшихээс гадна энэ улсын их хурлын буюу орон нутгийн сонгуулиуд бүгд бас бодлиантах ийм одоо нөхцөл байдал үүснэ. Яагаад гэвэл хин дуртай хин нэг одоо нэр дээр давхар ижилхэн нэртэй хүнийг нэр дэвшүүлэхээс эхлүүлээд энэ одоо өнгөрсөн 9 удаагийн парламентын сонгуул яг энэ босхтой тогтсон энэ ойлголттой байх үед бол яг энэ заалтан дээр ямар нэгэн алдаа гараагүйгээр өнөөдөр 9 удаагийн сонгуулийг Монгол улсын одоо бид парламентын засаглалтад арчилсан улс асуудал гаргаагүйгээр өнөөдөр шийдэд ирсэн ийм байдалтай байна. Тэгээд дүгнэлтэн дээр нэг ойлгомжгүй нэг зүйл байгаад байгаа. Тэр нь юу вэ гэвэл яг одоо 801-ийг бүр аваа хийчих байгаа юм уу? Аль эсвэл одоо багасгах гэж хөдлөх гэж байгаа юм уу гэдэг ийм асуудал. Тэгэхээр аливаа улс төрийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүн тодорхой хэмжээнд нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн 800 хүний одоо дэмжлэг авцсан ийм хүн л одоо нэр дэвших зүйтэй юм болов уу гэж ингэж одоо нэгдүгээрт бол ойлгож байгаа. Хоёрдугаарт улсын их хурлын сонгуулиас гадна орон нутгийн сонгуулиуд дээр бас энэ тоо босго тоо байгаа шүү дээ 201 гэдгээр. Тэгэхээр энэ улсын их хурлаас гадна орон нутгийн бүх шатны одоо сонгуулиуд энэ бидний 9 удаагийн энэ парламентын сонгуульд орсон энэ одоо зүйл заалтаар өнөөдөр одоо ямар нэгэн асуудал үүсэхгүйгээр яваад ирсэн байна. Тийм учраас улсын их хурлын гишүүдтэй бас хэлэхэд энэ цэцгийн дүгнэлтийг эргээгээд нөгөө талаас харахад хэрвээ хүлээж аваад энэ босгохгүй болчих юм бол энэ улсын их хурлд нэр дэвшиж байгаа энэ намуудын төлөөлөл болсон энэ одоо улсын их хурлын гишүүд нэр дэвшиж байгаа нөхдүүд намынхаа одоо төлөөллийн байгууллагуудаас бас санал авч дэмжлэг авч орж ирдэг гэдгийг санах ёстой. Жишээ нь ардсан нам, Монгол Ардын нам аль аль нь одоо энэ 200 гаруй намын гишүүнтэй. Тэдний төлөөллийн байгууллага болсон баг хурлаараа одоо нэр дэвших үгүйгээ тэндээ шүүлгэж орж ирж байгаа шүү дээ. Тэгээ ийм одоо саналтай байна. Асуулт нь болохоор яг энэ цэцгийн дүгнэлтэн дээр ер нь бүр 0 болгож явах юм уу? Зөкстэй тоогоор явах юм уу? Гэдэг нь бас одоо ойлгомжгүй орж ирсэн. Тэгэхээр бас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ асуултыг асууя. За тийм Баттамгалан гишүүний асуултанд хариулъя. Цэц 801-ийг босго өндөр байна гэсэн боловч яг хэд байвал зохимжтой вэ гэсэн тийм одоо асуудал бол дүгнэлтэнд байхгүй байгаа. Дүгнэлтэнд байхгүй. Нөгөө талаар цуглуулад ирсэн 801 гаруй үсгийг нягтлж байгаа тэр процедур тодорхойгүй байна. Хувь хүний үзмжээр шийдэгдэж байна. Тухайн сонгуулийн орооны нэг албан тушаалтны 801 хүний гаруй үсгийг 700 хоногийн хугацаанд одоо улсын хэмжээнд хэд байдгийг хэдэн бие даашнаар нэр дэвшдэг. Энэ олон хүмүүсийн асуудлыг 7 хоногийн хугацаанд ингэж нягтлж байгаа асуудал нь цаг хугацааны хувьд ч гэсэн болцоо боломжгүй. Ингээд субъектив байдлаар хүний сонгох эрхэнд халдаж тэгшэрхийн зарчмыг зөрчиж ингэж одоо асуудалд хандж байгаа нь өөрөө үндсэн хуулийн одоо холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн ийм л агуулга байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар хэрвээ улсын их хурл цэцгийн дүгнэлтийг хүлээж авлаа гэвэл дараа нь одоо сонгуулийнхаа хуулинд өөрчлөлт оруулж тодорхой одоо тойргийн сонгогчдын одоо боломжит одоо харьцуулсан тоог гаргаж ирж асуудалд хандах ийм асуудал үүсэж байгаамаа үүсэж байгаа. Тэрнээс биш огт шалгуургүй болго гэсэн асуудал цэцгийн дүгнэлтэнд байхгүй шүү гэдгийг одоо манай гишүүд анхаараарай. За анги тайвны Баттамгалан гишүүн тодруулж асууя. Энэ цэцгийн дүгнэлтэн дээр бас олон улсын жишг юунууд тавьсан байлээ л дээ. Жишээ нь бүгд найрамдах Албани улс гэхэд 2.7 сая иргэнтэй 1% доошгүй одоо иргэдийн гарын үсэг санал цуглуулж иж босгоно тавьсан. Тэр нь болохоор 27 мянга гэдэг тоо гарч байгаа.
Тэгэхээр ерөн зөвөр олон улсын жишгт бол энэ тоо бол тэр босго оноо бол ерөөсөө тийм хамаагүй юм байлаа. Зарим газрууд нь бол одоо 5 6хан хүний гарын үсэг аваад ороод ирэх ийм одоо бас боломжууд харагдаж байгаа. Гэхдээ энэ улсын их хурлын сонгуул, орон нутгийн сонгуулиуд нэр дэвшиж байгаа нөхдүүд одоо сая Сандаг Очир гишүү хэлж байна. 7 хоног гэдэг нь баг гэдэг. Энэ улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа нөхдүүд маань 7 байтугай бүтэн жилийн өмнөөс нэр дэвшнэ гэдгээ одоо ойлгож мэдэрч бэлдэж явах ийм одоо цаг хугацаанууд бас байгаа шүү дээ. Тэр 7 хоногт одоо